Сара Ароко Мендоса 1997 оны 5 дугаар сарын 11-нд Боливийн Санта Крус хотод төрсөн. Тэр 9 хүүхэдтэй айлын 8 дахь нь тэднийхээ дундаж давхаргын айл бөгөөд аав ээж нь гэр бүлийн үн цэнийг эрхэмлэж хүүхдүүдээ эв нэгдэл хараар өсгөжээ. Сара багасаа сэргэлэн сониуч хүүхэд байсан. Ойр дотныхан дүүнийг зоригтой заримдаа жаахан зөрүүдч гэлээ маш өгөөмөр сэтгэлтэй гэж тодорхойлдог. Сургуультай тэр хичээнгүй нямбай сурагч байсан бөгөөд бага наснасаа л их хүсэл тэмүүлэлтэй байв. Бага сургуулаа төгссөнийхөө дараа Сара Санта Крус хотын нэр хүндтэй нэгэн дунд сургуулийн элсэн орсон. Томорх тусам тэр үзэсгэлэнтэй өөртөө итгэлтэй хинч харсан эргэж харахаар тийм л сайхан бүсгүй болжээ. Ахлах сургуулаа төгссөнийхөө дараа тэр хууль зүйн чиглэлээр суралцаж эхэлсэн. 2019 онд 22 настайдаа их сургуулийн хичээлдээ шамдан суралцаж байхдаа Сара Мисс Туризмо Санта Крус тэмцээнд оролцохоор шийджээ. Боливд болон Латин Америкийн олон оронд маш их алдартай эдгээр тэмцээнүүд нь зөвхөн гадаад төрхийг бос хэрхэн өөрийгөө авч явах чадвар болон өөртөө итгэлийг нь мөн хардаг байна. Сара энэ тэмцээнд төрүүлж аврагын титмийг хүртэв. Залуу бүсгийн амьдрал бүх талаараа сайхан өрнөж байлаа. 2020 оны 5 дугаар сард хууль зүйн сургуулаа төгсөх шатандаа явж байхдаа Сара K7 гэх нэвтрүүлэгт азаа сорихоор шийджээ. 2014 онд анх эхэлсэн энэ нэвтрүүлэг нь Чилийн форматаас сэтвэлсэн Боливд маш алдартай өрсөлдөөнт шоу юм. Оролцогчдыг гладиаторууд гэж нэрлэдэг бөгөөд тэд нэг баг болж спортын олон төрөлд өрсөлдөж эцсийн шарт хүртэл хасагдахгүйг хичээдэг байна. 2020 оны эхээр 22 настай түүний мөрөөдөл биелэн тэр шалгаруулалтад тэнцэж нэвтрүүлгийн хамгийн сүүлийн удирлын оролцож болсон. Өөрийн бие бэлдээрээ ирч хүч харизмтай зангаараа тэр энэ удирлын хамгийн онцлог оролцогчдын нэг болжээ. Сарагийн хамт өөр нэг оролцогч мөн олонний анхаарлыг татсан нь Дагнер Рохас талаанаас байв. Тэр Майрана хэмээх цөөн хүн амтай хөдөө орон нутгаас гаралтай бөгөөд ахлах сургуулаа төгснөхийн дараа спортод дуртай тэр төрлөг нутгаа орхин Санта Крус хотод ирж хоол зүй, шин тэжээлийн чиглэлээр суралцаж эхэлжээ. Тэрээр спортын салбарт эсвэл загварын ертөнцид карьераа бий болгохыг мөрөөддөг байснаар тогтмол бэлтгэл хийж бүр театрын хамтлагт хүртэл нэгдэж тайзны жүжигт сонирхолтой болжээ. Тэр мөн K7 нэвтрүүлэгт орсноороо өөрийгөө сорих, олонд танигдах магадгүй шинэ боломжууд гэж харжээ. Нэвтрүүлгийн эхний өдрүүдээс л эхлэн Сара Дагнер хоёр бие биенээ анзарч эхэлсэн. Эхэндээ харц инээмсэглэл нууцхан ойлголцлоор эхэлсэн нь энэ холбоо удалгүй бусдын нүдэнд ил болжээ. Аажмаар тэд улам ойртож нэвтрүүлгийн дунд хамт оролцогчид болон камерын өмнө харилцаагаа албан ёсоор зарласан байна. Хэдийгээр тэд хоёулаа тэмцээнд төрүүлээгүйч олон хүний олж чадаагүй зүйлийг олсон нь хайр байлаа. 2020 оны 4 дугаар сард цар тахлын улмаас нэвтрүүлгийг зогсоосны дараа тэдний багахан алдар нэр шинэ боломжуудыг нээж өгсөн. Амжилтад хүрэхийг мөрөөддөг тэд сошиал сүлжээнд маш идэвхтэй болжээ. Сара TikTok дээр 200 гаруй мянган дагагчтай болж Instagram дээр ойролцоогоор 26 мянган дагагчтай бөгөөд тэд түүний спорт, бүжиг болон өдөр тутмын амьдралын контентийг сонирхон дагдаг байв. Дагнер моделийн карьераа үргэлжлүүлж Мистер модель Боливи 2020 хэмээх цол хүртсэн бөгөөд үүгээрээ тэр Боливийг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох боломж нээгдсэн ч цар тахлын улмаас түүний төлөвлөгөө өөрчлөгдсөн. Тэд хамтдаа үдшилэг, брендинг нээлт, спортын арга хэмжээнүүдэд оролцдог байлаа. Нэг жил гаруй үргэсний дараа Дагнер Сарад гэрлэх санал тавьж тэд Боливийн зүүн хэсэгт байгалийн дунд байрлах Робере хэмээх жижиг хотод романтик ажил хийж баяраа тэмдэглэсэн. Үүнээс жилийн дараа буюу 2021 оны 5 дугаар сарын 11-нд Сарагийн 24 насны төрсөн өдөр хосууд хурмаа хийхээр товлсон байв. 2021 оны 4 дугаар сарын 27-нд хурим болохоос ердөө 2-7 хоногийн өмнө Сара болон Дагнерийн амьдрал эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдөнө. Тэр өдрийн өглөө Майрана хотод Санта Крузээс ойролцоогоор 150 км-ийн зайд Дагнерийн аав телевизээс хана мэдээний сувгуудаар нийслэл болсон нэгэн эмгэнэлт явдлын тухай мэдээлж байв. Хоёр залуу хүн орон сууцны 12 дугаар давхраас унсан тухай ярьж байлаа. Санаа зовсон аав нь Дагнер руу олон удаа залгасан ч хариу ирсэнгүй. Тэр даруй Санта Крузд амьдардаг охин Мариатайгаа холбогдож очиж шалгаж өгөхийг гуйжээ. Хэдхэн минутын дараа тэр газар дээр нь очисон бөгөөд удалгүй аимшигт мэдээг тодорхой болгож үсэрч амиа алдсан хүмүүс Дагнер болон Сара байжээ. Хэрэг гарсан өдрийн өглөө ойролцоогоор 10 цагийн үед
Санта Крус дахь орон сууцны 13 дугаар давхарт нэгэн оршин суугч найз залуутайгаа телевиз үзэж байтал гинэт коридорт чанга орлох маргалдах дуу гарчээ. Дууны өнгнөөс нь тэд 124 дугаар байрны хос гэдгийг шууд таньжээ. Тэнд өмнө нь ийм зүйл болж байсан ч энэ удаад илүү ширүүн, илүү ноцтой санагдаж байв. Хэдэн минутын дараа орилох чимээ бүр цонхоор хүртэл сонсогдож нэг эмэгтэй гуйж хашгирч байлаа. Тэр хүн босож цонх руу очиод харсан зүйлдээ цочирдов. Сара агаарт дүүжлэгдэн Дагнерийн гарнаас зуурсан байв. Тэр унахгүй тулд тэмцэж Дагнер түүнийг барьж байсан ч тэдний хүч суларч буйн илт байв. Бусад хөршүүд цонхоо нээж зарим бичлэг хийж, зарим цагдаа дуджээ. Гэтэл хэдхэн секундын дараа Сара өндрөөс унаж газар дээрээ нас орсон байна. Нэг хөршин тэдний гүйн орж ирээд Дагнерийг цонхны ирмэг дээр зогсож байгааг харжээ. Тэр хүн түүнийг тайвшруулахыг оролдож зөөлөн ярьж аажмаар ойртсон ч Дагнер амьдрахыг хүсэхгүй байна гэж давтан хэлж байв. Түүнийг барих боломж гармагц хөрш араас нь шүүрч авахыг оролдсон ч Дагнер эсэргүүцэж мултарч мөн үсэрчээ. 2-7 хоногийн дараа хурмаа хийх гэж байсан энэ хос ийхүү газар дээр нас орсон юм. Эмгэнэлт явдлын гэрч болсон хүмүүс цочирдож яг юу болсныг хинж ойлгосонгүй. Хэдхэн хормын дараа аврагчид ирсэн бөгөөд сошиал сүлжээнд тархсан мэдээлэлээс болж хэргийн газарт телевизийн сувгууд хүртэл ирсэн байна. Цагдаагийнхан хамгаалалтын бүс тогтоож анхны үйлчлэг шалгалтыг эхлүүлв. Цогцсуудыг удалгүй шүүх хэмжигт задлан шинжилгээ хийхээр авч явсан байна. Энэ хооронд мөрдөн байцаагчид яг юу болсныг тогтоохоор ажилласан. Орилох дуу сонссон эсвэл үйл явдлыг харсан хүмүүсээс мэдүүлэг авч эхэлсэн. Гэвч тун удалгүй зөрүүтэй мэдээллүүд гарч иржээ. Зарим нь Дагнер Сараг санаатаа түлхсэн бөгөөд Сара эцсийн мөчөд түүнээс зуурч үлдэхийг оролдсон гэж мэдүүлсэн. Тэд Сара найз залуу маань намайг алах гэж байна гэж хашгирч байсныг сонссон гэж хэлжээ. Харин бусад нь эсэргээр Сара өөрөө үсэрсэн бөгөөд Дагнер түүнийг аврах гэж оролдсон ч хүч хүрэлгүй эцэст нь өөрөө араас нь үсэрсэн гэж хэлжээ. Энэ хэргийг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тусгай албанд шилжүүлсэн бөгөөд Хосе Веласко гэх хүн олон нийтэд мэдээлэл хийхдээ одоогийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл болон амиа хорлолт гэсэн таамаг хамгийн бодиттой харагдаж байгааг хэлжээ. Гэхдээ эцсийн дүгнэлтийг зөвхөн шүүх эмнэлгийн шинжилгээ болон хэргийн газраас цуглуулсан бүх баримтуудыг бүрэн шалгасны дараа гаргана гэдгийг онцлсон байна. Аз жаргалтай эв нэгдэлтэй гэж харагддаг байсан энэ залуу хосын ар гэр гашуудж байх зуур нууц таалагдаагүй хэвээр байлаа. Тэр өглөө 124 дугаар байрны дотор үнэхээр юу болсон бэ? Хэдхэн цагийн дотор Сара болон Дагнерийн хэрэг улс даяар шуугаан дэгдээлээ. Эмгэнэлт явдлын дараахан Сарагийн хамгийн сайн найз барилгын гадаа ирж сэтгүүлчдийн асуултад хариулахыг зөвшөөрсөн бөгөөд тэр Дагнерт дургүй байсан. Түүнийг хэд татаарах вэ гэж үздэг байжээ. Сара ямар ч эрх чөлөөгүй байсан бөгөөд тэр түүнийг галагж гаргахыг зөвшөөрдөггүй. TikTok дээр бичлэг оруулахыг нь хориглодог. Бүхнийг нь хяндаг байсан гэж хэлв. Гэхдээ тэр нэг зүйлийг тодтогсон нь Дагнер хизээч Сараг зохиж байгаагүй. Мөн хосууд хэрэг болохын өмнөхөн салсан байжээ. Гэвч тэд санамсаргүйгээр нэгэн арга хэмжээндээр таарч ярилцаж харилцаанд дахин боломж олгохоор шийдсэн байна. Яг энэ нэвтрлийн үеэр Дагнер Сарад гэрлэх санал тавьсан нь гинтийн огцом шийдвэр байжээ. Эдгээр мэдээллүүд сошиал сүлжээнд янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргэж байв. Зарим нь Дагнерийг сэтгэл зүйн манипуляц хийдэг хүн гэж нэрлэж уур хилэнгийн үед Сараг хүмээсэн гэж үзэж байв. Харин бусд нь эсэргээр Сараг буруутгаж тэр Дагнерт сэтгэл зүйн дарамт үзүүлдэг байсан байж магадгүй гэж ярьж байлаа. Ямар ч тач интернет хэрэглэгчид ширүүн маргалтаж энэ нь улам даамжирч олон нийтийн дарамт ихсэх үед Сара болон Дагнерийн гэр бүлүүд эцэст нь мэдээлэл тэд хүмүүсийг тайвшруулахыг хичээсэн. Тэд Сара Дагнер хоёрын харилцаанд хүчирхийлэл байсныг хизээж ажиглаагүй гэж мэдэгджээ. Удалгүй гарч ирсэн баримтууд, ялангуяа гар утаснаас олдсон мессежнүүд нь Сарагийн хамгийн сайн найзуудын хэлсэн зүйлийг баттгаж эхэлсэн. Олон хүнд төгс мэд харагддаг байсан энэ хосын цаана илүү төвөгтэй харилцаа нуугдаж байв. Эхэндээ бүх зүйл сайхан эхэлсэн. Тэд телевизийн нэвтрүүлгээр танилцж, спортоор хамтдаа хичээллэж, сошиал сүлжээнд идэвхтэй контент нийтэлдэг, эрч хүчтэй эм нэгдэлтэй хосын дүр төрхийг бүрдүүлдэг байлаа. Гэвч удалгүй асуудлууд гарч эхэлсэн. Дагнер атаархуу болж эхэлжээ. Тэр Сараг эрэгтэй найзтай байхыг төвчдөггүй. Бусад эрчүүдээс ирэх магтаал мессежийг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй байв.
жижигхэн зүйл хүртэл түүнийг уурлуулдаг байлаа. Дагнер улам хэд хяналттай болж Сарагийн бүх сошиал хаяг руу нэвтрэх эрхийг шаардаж мессеж, харилцаа нийтлэлүүдийг нь шалгадаг болсон. Ямар нэгэн эрэгтэй хүн бичих бүр тэр ширүүн хариу үзүүлж заримдаа бүр Сарагийн өмнөөс хариу бичдэг байв. Тэр Сараг ганцаараа гарахыг ч зөвшөөрдөггүй. Хувцсыг нь шүүмжилж, зарим нийтлэлүүдийг нь устгахыг шаарддаг. TikTok бичлэгүүдийг нь хэд задгай гэж үздэг байж. Аажмаар энэ харилцаа дарамттай, амьсгал боогдуулам уур амьсгалтай болсон. Нэг жил гаруй үргэсний дараа Сара эцэст нь харилцаагаа тасалсан ч хэдэн 7 хоногийн дараа тэд дахин уулзаж ярилцсан. Дахин нэг боломж олгохоор шийджээ. Удалгүй Дагнер гэрлэх санал тавьж Сара зөвшөөрсөн. Харин удалгүй асуудлууд дахин давтагджээ. 4-р сарын 26-нд эмгэнэлт явдлын өмнөх өдөр Дагнер Сарад мессеж хэлэхэн "Сүүлийн үед чи хүндээ болсноос болоод би шүн муу унтаж байгаа" гэжээ. Сара түүнийг тайвшруулахыг оролдож ядаргаа стрессийг дурдсан ч асуудал дээрдсэнгүй. Тэр шүн байдал хорцоджээ. Сара түүнийг өөрийг нь цогсон гэж буруутгаж нүүрэндээ үүссэн гэмтлийн зургийг явуулсан байна. Тэр уурланд оромжилж цагдаад хандна гэж сүрдүүлжээ. Дагнер үүнийг өгөөсгсөнгүй. Харин ч тэр Сарад өөрийнх нь хамрыг хугалсны төлөө гомдол гаргана гэд хэрв хүсвэл хоёулаа хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэж бичжээ. Маргааш өглөө нь Сара Дагнеринд очиж нүдэн шилээ авах мөн ярилцахаар төлөвлөж байгаагаа хэлжээ. 4-р сарын 27-ны өглөө Сара байшингийн дор ирж Дагнер руу мессеж бичиж нүдэн шилээ авчиж өгөхийг хүссэн. Тэр татгалзан өөрөө дээш гарч ир гэж хэлжээ. Сара нойрны юм уусан, ядарсан гэж тайлбарсан ч Дагнер дахин уурлаж эцэст нь Сара зөвшөөрсөн байна. Мөрдөн байцаагчдын олж мэдсэн өөр нэг зүйл бол Сараг ирэх үед Дагнерийн эгч болон түүний найз залуу орон сууцнд байсан явдал юм. Тэд уур амьсгалын ширүүн байгааг мэдэрч Сара ирсний дараахан явж гарсан бөгөөд хэдхэн минутын дараа эмгэнэлт явдал болсон. Бүх баримтууд Сараг алсны дараа Дагнер өөрийгөө эгүүлгсэн байх магадлал өндөр гэдгийг харуулж байв. Хэд хоногийн дараа гарсан задлан шинжилгээний дүнж энэ таамгийг баталжээ. Санта Крузын шүүх эмнэлгийн хүрээлэнгийн захирлын мэдээснээр хоёр цогцсонд хоёуланд нь уналтаас өмнөх гэмтэл илэрсэн байна. Сарагийн баруун нүдний доор хөхрөлт, цээжний баруун талд няцралт байсан. Харин Дагнерийн цээж болон нуруунд шалбархаа байжээ. Мөн хоёуланд нь уналтаас үүдэлтэй олон эрхтний гэмтэл, хэвлийн, цээж, гавлын ясны гэмтэл илэрсэн. Тэдний өвхөл шууд агшин зуур болсон байна. 4-р сарын 28-нд Сараг Санта Крус дахь гэр бүлийнхэн байшинд эцэг их, ах эгч, найз нөхнийхэн дунд сүүлчийн салах ёс хийж дараа нь Парке дель Рекуердо оршуулгын газарт нутгдуулсан байна. Маргааш нь Дагнерийг мөн Марбейяд оршуулжээ. Түүний гэр бүл хэвлэл мэдээллийн шууганаас хол нам гүм орчинд даруухан ёслол зохион байгуулсан байна. 5-р сарын 2-нд эмгэнэлт явдлаас хойш 6 хоногийн дараа прокурорын газар мөрдөн шалгалтад дууссаныг зарлав. Тэд хэлэхдээ хинт ч ял тулгах боломжгүй. Хэрэгт буруутгах этгээд байхгүй тул хэргийг хааж байгааг хэлжээ. Эрх баригчид олон нийт хэвлэл мэдээллийг таамаглал төвшүүлэхээ зогсоож хоёр гэр бүлд тайван гашуудах боломжийг олгохыг уриалсан байна. Сара болон Дагнер олон хүний нүдэнд хайр дүүрэн гоёмсог хосын бэлэгдэл байсан. Тэд залуу, үзэсгэлэнтэй, сошиал сүлжээнд маш идэвхтэй, алдар нэр нь тасралтгүй өсөж байв. Хувийн болон мэрэгжлийн амьдралд нь гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байгаа мэт харагдаж байсан. Гэвч гаднах төрх хуурам гэдгийг энэ эмгэнэлт хэрэгээс харж болохоор байна. За энд хүрээд энэ удаагийн босон явдлын бас нэгэн дугаар өндөрлөж байна. Сувгаа дэмжээд лайк болон сабскрайб дараарай. Удахгүй дараагийн бичлэгээр уулзах хүртлээр түр баяртай баярлалаа.